Үндэсний дата төв сервер руу найрладаг Монгол Улсын бүхий сайтууд өнөөдөр 8 цаг 55 минутаас эхлэн ажиллагааг болж үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоогд хүрсэн. Ямар шалтгаанаар энэхүү Монгол Улсын сайтууд ажиллагаагүй болсныг бид үндэсний дата төвийн захирал энх болтоос тодрууллаа. 2014 оны 8 дугаар сарын 6-ны 23 цаг 05 минутанд үндэсний дата төвийн үйлчлэгээ тасалдсаныг шалгахад мэдээлэл холбооны сүлжээ төөкийн шилэн кабелийн сүлжээнд гэмтэл гарсан байсныг тогтоож мэдээлэл холбооны сүлжээ төөкийн холбогдох ажилтнтай бол мэдгдсэн. Ингээд үндэсний дата төв нь бол мэдээлэл холбооны сүлжээ компанитай хамтран нөөц сүлжээнд шилжүүлэн хэвийн болгосон боловч 2014 оны 8 дугаар сарын 7-ны 8 цаг 55 минутанд дахиж нөөц сүлжээ тасарсан. Үндэсний дата төв нь үндсэн чиг үйл ажиллагааныхаа хувьд тасралт тоглолтгүй хэвээ ажиллаж байгааг аль бие осоор мэдэгдэж байна. Ийхүү үндэсний дата төвийн захирлын тайлбарлаж байгаагаар л үндэсний дата төвийн серверт ямар нэгэн алдаа гэмтэл гараагүй. Харин мэдээлэл холбоо сүлжээ компани хариуцсан ажилтдаг шилэн кабелд гэмтэл учирснаас ийхүү сайтууд ажиллагаагүй болсон гэж тэрээр мэдгдсэн юм а. Бид яг одоо мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компанидэр ирээд байна. Үндэсний дата төвийн захирлын өгсөн мэдээлэлээр өнөөдөр мэдээллийн их сурвалж ньюс цэгмийн сайтуудыг Монголын бүхий л сайтууд ажиллагаагүй болж үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогод хүрсэн шалтгааныг мэдээлэл холбоо сүлжээ компани хариуцсан ажилтдаг шилэн кабель тасарснаас үүдэж ийхүү гэмтэл гарсан. Үндэсний дата төв ямар нэгэн байдлаар энэ үнд буруугүй гэдэг хариулт өгсөн юм а. Харин мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчт компани бодлого төлөвлөлтийн газрын дарга зоолгоёрын мэдээлж байгаагаар шилэн кабель тасарсан гих дуудлага манай компани дээрээгүй яг одоогийн байдлаар шилэн кабель тасарсан асуудал байхгүй. Үндэсний дата төвөө серверт ямар нэгэн гэмтэл үүсээгүй мөн манай компани зүгээс шилэн кабель тасраагүй тохиолдолд Newsman сайтуудыгүй сайтууд түр хугацаагаар зогсно нь хакер дуусан байх өндөр магадaltaй гэж мэдээлэл өгсөн юм а. Тэгэхээр үндэсний дата төвийн захирал энх болтоо хэлж байгаа өчтөр 23 цагт шилэн кабель тасарсан. Мэдээлэл сүлжээ холбоо компани ингээд дуудлага өгсөн боловч инженер байхгүй учраас ингээд ямар нэгэн үйлчлэгээ үзүүлэхгүй байснаас бол одоо улбалаа тэр өнөөдөр 8 цаг 55 минут Монголын бүхий сайтууд ажиллагаагүй болсон. Энэ нь танай компаниг буруутгах чинь манай компани бол буруугүй гэдэг яриа өглөө сая. Танай шилэн кабель тасраагүй үндэсний датагаа манай сервер зүгээр ажиллаж байна гэсэн тохиолдолд нэг гарцлаа ш. Тэр бол хакерсэн гэсэн. Тийм л байна. Ер нь бол тийм л болж байна. Манайд бол ямар ч юм аа. Мэдээллийн их сурвалж ньюс цэгмийн сайтуудыг Монголын бүхий сайтууд түр хугацаагаар ажиллахгүй болж үйл ажиллагаа зогсоогд хүрсэн шалтгааныг үндэсний дата төвөөс мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компани хариуцсан ажилтдаг шилэн кабель тасарсан учраас ийхүү гэмтэл үүссэн гэж тайлбарсан. Харин мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компани зүгээс манай шилэн кабель ямар нэгэн асуудал үүсээгүй энэ кибер халдлага байх магадaltaй гэсэн хариултыг өгсөн юм а. Энэхүү асуултад бид хариулт авахар тагнуулын ерөнхий газрын харьяа кибер аюулгүй байдлын газарт ирж мэдээлэл авах гэсэн боловч манайхын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй одоогийн байдлаар үндэсний дата төвд гэмтэл үүссэн байх магадaltaй гэх мэдээлэл өгч байна.